Киноны маань гол дээр доож эхнэрийнхээ амтаар харж явахдаа машиныхаа радиогоор хүн төрлөختнийг аврах гэсэн сүүлийн оролдлого амжилтгүй болсон тухай таагүй мэдээг сонсож байгаагаар кино маань эхэлнэ. 200 км-ийн урттай Матильда хэмээх маш том солиор дэлхийг чиглэн ирж байгаа бөгөөд хүмүүс солирыг замд нь бутлах гэж олон арга хэмжээ авсан ч бүгд л бүтэлгүйтжээ. Аврах том солиор яг 21 хоногийн дараа дэлхийг мөргөх гэж байгаа учраас манай хоёр чинь мэддэг сонсон амьдрал сүрэх гэж байгаад гунигэлж эхэлсэн ч доож гэрийн эзэн учир амхандаа л эхнэрээ тайвшруулах санаатай орой ямар хоол идэх үү гэхэд эхнэр нь уурлаж хаалгыг нь савн гарч одлоо. За ингээд муухай мэдээтэй энэ өдөр нэмээд эхнэртэй хүртэл хаягдчлөө. Дэлхий сүрхэд 21 хоног үлдсэн ч манай хүн нэг их тоолгүй яг л юу ч болоогүй мэд. Урдх ажлаа хийн амьдрал нь үргэлжилсээр. Гэтэл энэ үед бусд хүмүүс дэлхий дээр өнгөрөөх сүүлийн өдрүүдэд янз бүрээр л өнгөрөөж байв. Уух нь ууж, мансуурх нь мансуурж, дээрэмхийх нь хийж, улс орнуудад нөхцөл байдал хурцтаж эхлэх ба бүр хувийн алуурчин хөслөх зарлал хүртэл байж байх шиг. Манай хүн жим дээрээ бэлтгэлээ гэж итэл зургатаараа мэдээ гарах ба дэлхийд даяар уцсны сүлжээ хаагдсан бөгөөд удахгүй тог захилгаан цэвэр ус тасарнаа л гэж авж байна. Гэсэн ч манай хүн машин авнан ажил руугаа явах ба замын түгжрэл өмнөхөөс улам бүрд ордож хэдэн цагийн турш зам дээр гацхна хэвийн үзэгдэл болж байв. Манай хүн олон юм бодохгүй хичээн даатгалын ажлаа хийн үйлчлүүлэгчтэйгээ ярьж байтал дарга нь хурал зарлаж байна. Эдний компанийн баг бүгд шахуу ажиллаа хийсэн бөгөөд үлдсэн цөөхөн ажилчдаа компани том албан тушаалуудыг нэг нэгээр нөгж байсан ч тэд мэдээж баярлсангүй. Угаасаа 1000 дарга болоод дэлхий сүрэх гэж байхад хэн баясаа цовж байх вэ? За ингээд ажиллаад харж ирчээд шуудангаа шалгасан боловч хоосон байв. Манай хүн хин нэгнээс шуудан хүлээж байгаа л бололтой. Урамгүйхэн цараас нь доож гэрлүүгээ ортол тоос соргч дуурайд харна арай эхнэр нь ирсэн юм биш үстэй гэж бодсон боловч түүний эхнэр биш харин гэрийн үйлчлэгч Элса нь байлаа. Элса манай хүний гэрийг 7 хоногт нэг удаа цэвэрлэдэг бөгөөд хэдий дэлхий сүрэх гэж байхад ажлаа үнэнчхийн инээмсэглэж байгааг нь доож хараад Элса дэлхий сүрэх гэж байна шүү дээ. Чи манад гэр цэвэрлж байснаас үлдсэн цаг хугацаагаа хайртай хүмүүстэйгээ өнгөрөө. Гижилхэд Элса царай нэг сонирн болсноо. Ноён дооч та намайг халж байгаа мó? Гэд гомдлоод явахаар нь манай хүн хийснээ буцаах ба дараа 7 хоног дуулзыг Элса гарлаа. Гүнээр дэлхий сүрэх гэж байхад ажилдаа ийм үнэнч дуртаач байх шиг. За ингээд ганцаараа үлдсэн залуу маань зураг таран сууж байтал дэлхийд даяар нислэгийн үйл ажиллагаа зогссон бөгөөд Америкаас гарах хамгийн сүүлийн нислэг саяхан хөрсөн талаар мэдээлж байдаг. Маргааш өглөө манай хүн босдог цагтаа болсон ажил руугаа явж байтал байшингаас өсөрж амиа орлсон хүн яг манай хүний машин дээр унж айлгад юм да. За ингээд дэлхий сүрэхэд 14 хоног үлдлээ. Ганцаараа байхаас залхсан доож хөршийнхөө зохиож буй үдшилтэд оролцохоор ирэх ба түүний хөрш Варн Диан хоёр маш сайхан урайлахын хүлээж авч гинөө. За тэгээд Диана доожи эхнэр Линдагийн талаар ярилцсан та хоёр угаасаа тохирохгүй хүмүүс байсан штэ. Линда чиний хажууд хизээч жаргалтай харагдаж байгаагүй гэж хэлэхэд манай хүү эхнэрээ анзаарч байгаагүйгээ ойлгодог. Манай хүү одоо ганц бий болсон учраас Диана түүнийг найзтайгаа танилцуулна гэж хэлэхэд доож Варн хоёрт энэ санаа нь таалагдсангүй. Диана үргэлжлүүлэн доож хүнтэй танилцахгүй бол дэлхий сүрэх өдөр ганцаараа өгөх нь вэ шүү дээ. Ганцаараа өгөх ямар гонигтай байна гэж чи бодож байна гэж нөхөрлөгөө урлахад нөхөр нь ганцаараа өгөх нь гинэ. Дэлхий дээр хинч ганцаараа өгөхгүй хонгор минь. Угаасаа бүгдээрээ л хамт өгөхөөс хойш гэж эхнэртэйгээ хурган маргаал авч байна. За ингээд оройн тэдний олон зочид ирэх ба Диана дотны найз Карина манай хүн танилцуулнаа. Карина ганган уцслаж толгоондоо тэцэм зүүсэн байх бөгөөд угаасаа утахгүй өгөхөөс хойш өөрийнхөө өснээр хувцалж байгаа гинэ. За тэгээд зочид маань орой хоол идэх үеэр дэлхийн төгсгөл хүртэл юу хийж ямар байгаа талаараа ярилцсан сууж байх үед Карин манай хүнийг ширтэл байна. Бодвол нэлээл таалагдсан юм шиг байна. За ингээд энэхэд аригтарс виски юу л байна бүгдийг холж ууцгаан нилээ согтож сөвлөргөө бүр хүүхдүүдтэй хүртэл аригтарс шахацсан л явж байна. Карин манай хүнд илт хандарч хамт бүжиглэхийг оролдсон ч доож бүжиглэхийг хүссэнгүй. Гэтэл нэг танил нь гарч ирснээр гуруула хамт унтлагын өрөөнд орцгоё. Би дэлхийн сүрэх гэж байгаа тухай сонсноос хойш орой болгон өөр хүүхэнтэй унтаж байгаа. Эндэр гисэн боловч манай хүн тийм сонирхол ердөөсөө байсангүй. Завдалгүй тэнд байсан хүмүүс бүр хүчтэй хар тамхи хэрэгэлцээж эхлэх үед манай хүн энэ бүхнээс залхан ванны өрөөндөө сууж байтал гаднаас Диана ороод ирлээ шүү. Чи зүгээр өдөөж доошо бууж хөгжилдөхгүй мүү? Гэхдээ манай хүн ямар ч наастргүй байгаагаа хэлтэл Диана шууд үнсээд авд юм да. Тэгэхэр нь манай хүн бүр гайхаж чи чинь нөхөртэй хүн шүү дээ. Ингиж болж байгаа мүү? Гэхэд Диана угаасаа удахгүй дэлхий сүрэн штэ. Нөхөртэй байлаа гэд би хүснээ ээж болохгүй мүү? Гэхэд доожид энэ бүхэн үнэхээр буруу, утгагүй санагдаж үдшилтгийг өрхөн гараал явлаа. Манай хүн гэртээ ирээд анхны хайр Оливиагийнхаа зургийг харан залуу насаа дурсж байгаад удалгүй залуудаа тоглодог байсан амх хураа тоглоо сууж байтал цонхны цаа нэгэн бүртэлцээд байв шүү. Гэтэл нэг бүсгүй аварын шатан дээр суудсан уйлж байхаар нь
Та зүгээр үү? Гэд асуудал тэрэл авч байна. Энэ бүсгүйг Пенни гэдэг бөгөөд манай хүний яг доод талын давхрын хөршин юм байна. Мань бүсгүй найз залуугаасаа салснаас гадна гэрлүүг явах гэж байсан ч нислэг нь цуслагдсанаар хол байдаг гэрийнхэн тэгэж уулзаж чадахгүй хорвоог орох гэж байгаадаа гутран уйлж байсан юмсанжээ. За ингээд манай хүн Пенни гэртээ урьж оруулан арай тавьшруулж мань хоёр бие биетэйгээ танилцсах. Пенни доожийн ханиадны сиропыг нь балгаад араас нь арх хүн өвс татаад эхлэх ба нойргүйдэлд нь их тусалдаг юм гинэ. Ингээд Пенни доожийн буудан дээр шөнийг өнгөрүүлэх ба телевизээр чанга чимээ гарч Элса тоос оргиж асаасан ч бүсгүй маань сэрдгүй шүү. Манай хүн бүр гайхаж янз бүрийн юм болцсон байх үдэ. Гэд сэрэх гэж оролцсон ч сэрдгүй. Гэтэл удалгүй Пенни өөрөө сэрэх ба манай хүн гэрлүүн оруулж өгөх үед Пенни баахан захидал өгч байна. Шуудан ч чамд үлдэх ёстой захиагаа манай шууданд хийчгээд байсан юм байлээ. Гэж хэлэх ба доожи ихнэр Линдаг зүгээр хамтран амьдрагч нь гэж бодоод танай хамтран амьдрагч нь найз залууга байн авчираад их чимээ гаргаад ядаргаатай байсан шүү. Гэж хэлэх үед манай хүн шоконд орж ихнэр нь энэ бүх цаг хугацаанд өөрийг нь хуурч байсныг олж мэддэг. Ихнэртэй тултлаа гомдсон доож тэр дөрөө түүний утаснуудыг ялган хайж орхих ба угаасаа л хаштай өгөх юм чинь эртгэн амиа орлжээ. Гэж шийдээд цоон харчиг чингэн уусан боловч түүний өснөр болсонгүй. Өглөө нэг паркт ирэх ба хажууд нэг жижигхэн нохоо зогсож байна. Хартал угаасаа хүзүүвчтэй айлын тижээмэл нохоо байсан ч эзэн нохоогоо гарган аясан нь ойлгомжтой байлаа. Тэгэхэр нь нохоог дагуулan гэрлүүг арж явтал замд нь хүмүүс эмх замраагүй байдал үүсгэж дэлгүр оршоог тонон дээрэндэж байх ба гэртээ явж ороод Пеннигийн өгсөн захидлуудыг ялгаа сууж байтал түүний анхны хайр Оливиагаас нь айл сарын өмнө захидал ирсэн байт юм да. Манай хүн байн шуудангаа шалгаад байсан нь ийм учиртай байж. Уншаа үцтэл Оливиа нөхрөөсөө салж ганцаараа амьдарч байгаа тухай бичээд манай үнийг амьдралд нь таарсан хамгийн сайхан учрал байсан гэж бичсэн байхыг хараад бүр шок. Ёстой 9 жирийн зүйл толгоонд нь бодогдож байтал анхаарлын сарниулж нэг тоосго цонхын хаглал ороод ирж байна. Саяхан хотын төвд бужигнжсэн гарууд одоо хаасаагүй эмх замраагүй байдал үүсгэж эдний энэ хавьд бужигнуулж байт юм да. Сандарсан доож маань гэрээсээ гарах гэсэн чи орцонд нь гал асаад гарахарахгүй байсан тул нохоог аваад аваар штар бунаа. За тэгээд эртээ танилцсан Пенниг яаж хаяад явах вэ? Цонхоор нь дамжаа ортол найз залуу нэрчсэн байх ба. Манай үнийг харангуйтаа Пеннитэй явуулт юм уу? Энд тэргээд солиороод байхаар нь үгүй. Би зүгээр хөршин байна гэж хэлсэн боловч ойлгодгүй. Тэгэхэр нь шууд Пеннигийн өрөөлөг үж ороод алив босороо манай барилга шатчих шүү. Бүгдээрээ гяс явъя гэсэн боловч Пенни дуртай амтлагийнхаа пенснуудаа аваад цаг алдаад идэв юм да. За ингээд мань гурав юутай ч угаарт гасан өмнө барилгаас гарсан боловч Пенни машинаа хаан паркнснаа мартаад мэдэн бодлаад гэлдэг. Яж жагаад хүмүүс хаасаагүй буудалцаж эхлэх үед Пеннигийн найз залуу хогийн гар найз өхнөрөө өөрийгөө халахалж байгаа л харагдана. За ингээд арай хийж машинд нь суугаад хөлөг хийсэн боловч нэлээд шахаа тавьсан болохоор гарч чаддгүй. Пеннигийн найз залуу машинаас бууж одоо урагшил. За хойшлоод өрүүлээ сайн дар. Энтэр гисэн боловч сандарсан бүсгүй маань машинаа гарах гэж өстой үйл тамаа эдэлж явах хооронд мансуур цогцсон баахан хүмүүс тэдэнд рүү дөхөн ирж байх ба манай хүн Пенни тандан. Эндээс гарчхал юм бол миний таньдаг онгоцтой хүн байгаа. Чамаг гэрлүүч нь хүргэж өгье. Гэхийг сонсон Пенни урдаа байсан машиныг цөмөргөн гарах ба найз залууга тэнд нь хаяад яваад өгд юм да. Мань залуу угаасаа алуусан бах өө тэнд. Мань хоёр тэндээс гарын явж байгаад машиных нь бензин дуусаж аргагүй ихэнд машинаа хаяад алхаж байхдаа бас муудалцаал авч байна. Доож хайртай бүсгүйхэн захиаг өөрт нь өглгүй хадгалж байсанд Пенни буруутхан чимээний загтлыг эртгүү өгсөн бол би одоо хайртай өмтгөө байж байх байлаа. Гэхэд Пенни гимшин манай үнийг Оливиа дээр очихт нь туслахаар болдог. Ингээ байж итэл ашгүй нэг машин явж байхаар нь зогсоогоод Оливиагийн байга газар руу дөхөөд буучи. Гэхэд машины жолооч Клен хаа очиж нилээн гайгүй юм бололтой. Манай хоёрыг хүргэж өгөхөөр л боллоо. Замда Клен өөрийнхөө түүхийг хуваалцахаа дэлхий сүрх гэж байгааг сонсоод амиа орлох гэж оролдсон ч хэрвээ тэгвэл Диваажинд очиж чадахгүй учраас болсноо хэлсэн ч машиных нь ард хурц байхыг хараад манай хүн жирэхэл явчихна. Гэтэл удалгүй Клен машинаа зогсоогоод би явж би заслаа. Доож хамт би засах уу? Гэсэн боловч манай хүн жирэхэд машинаасаа буухгүй л гэж авч байна. Энэ үед Пенни нохоог салхилуулахаар төр буух үед Клен за алив төрхий игээрэй. Аль болох хөвдөл багтаагаар буудаад өгөөрэй. Гэхэд манай хүн юу яриад байгаа юм бэ? Гэд гайхаад явчлаа. Клен өөрийгөө алуулахаар алуурчин хөсөлсөн ба манай хүнийг тэр алуурчнаагээд андуурсан юм байна л да. Буруу ойлголцоо хоёр маань инээж өхрөлдөөд сууж байтал Клени хөсөлсөн алуурчин нь буудан хөнөөж ирэх ба манай хоёр яаж хаяад явах вэ? Газар ухаж цогцыг булан хүндэтгэл үзүүлдэг. Гэтэл Клени машины түлхүүрийг хамт болсноо мэдээд дахин булшийг нь ухаж түлхүүрээ авчаад Оливиагийн руу хөдлөнө. За ингээд явж явах замдаа манай хоёр бие биетэйгээ улам дотн танилцж эхлэх ба хинхэн нь л дэлхийн сүрэл дөгч байж л цаг хугацаа ямар үнэтэй вэ гэдгийг ойлгосон тухайга бие биедээ ярина.
Пеннигийн хувьд Англид байх гэрийнхэн дээр очих боломж байсан ч дараа болъё гэж байн хойшлуулсаар байгаад одоо дэлхийд сүрэх төгтөл гэрийнхэн дээр очиж чадахгүйгээ ухаан харамсаж байдгаа хэлэх бол манай хүний хувьд киноны эхэн дээр гардаг Линда гэдэг их нэртэйгээ олон жилийн өмнө танилцсан гэрээсэн хэдий ч тэр хоёрын ардурлал аль дээр бохиж эхнэр нөхөр гэдэг чинь нэг дээвэр дор амьдрахаас цайшгүй байсан тухайгаа хэлэн дэлхийд сүрхээс өмнө анхны артагаа ганц хоромж болтугай хамт өнгөрөөмөр байгаагаа хэлнэ. За ингээд манай хоёр замдаа нэг онгорхоо ресторан олж харахва яваад ортол хүмүүс дуушуу болцсон их л сайхан орчин угтаж авч шүү. Энтхийн үйлчлүүлэгч нараа их л найрсаг хандан манай рестораны бүх зүйл өнгөө. Дэлхийд сүрлээс өмнө сайхан наргаад ав. Энтергээд их л уриалгах юм байна уу. Тэгэхээр Пенни зөвгүйтэж өнөөдөр бол доожийн төрсөн өдөр. Гэт худлаа хэлсэн биш ресторанд байсан хүмүүс төрсөн өдрийн бэлтуу өгж дуулж өгч ийсэн нь. Өчирзэггүй үнсэж өнгөөд тэр хавьд ёстой замбрааг үтэж эхлэхээр нь манай хоёр ресторанаас сэмэрхэн гарч одноо. За ингээд манай хоёр машинд ороод удалгүй үнсэлцээл авлаа. Гэхдээ Пеннитэй үнсэлцсэндээ доож маань санаан зовж би чамаас олон ах хүн шүү дээ. Хоёлаа ингэх нь тохиромжгүй. Чамааг үнссэн дуучлаарай. Энтэр гисэн боловч харин Пеннид хамаа байсангүй. Тэртээ тэргүй удахгүй гэхээс хойш ганц үнсэлт ямар хамаатай юм л гэж байна. Ингээд манай хоёр замдаа явж байтал цагдаа зогсоож шүү. Хэдий дэлхийн сүрэл дөхөж байгаа ч тэд ажлаа чин үнчээр хийсээр байгаа бололтой. Та урдны дээд хязгаараас хамаагүй урттай явж байна. Бас та хоёроос нүл арх үнэртэж байна. Гэхэд Пенни амхандаа цагдааг найрж ахаа. Угаасаа удахгүй дэлхийд сүрэн штэ. Бид хоёр зүгээр ингээд явчих. Гэсэн боловч цагдаа тэднийг баривчлан ирүүлжүүлэхэд оруулчт юм да. Энэ үед нэлээд халдсан Пенни маань асгаран уйлж эхлэх ба. Би гэрийнхэн дээр очилгүй хувийн жаргалаа хөөсөн муу охин. Би бас таны амьдралыг ч гэсэн сүрүүлчихлээ. Гэх үед доож түүнийг аргад нь тайвшруулж удахгүй дэлхийд сүрхээс хойш харин ч ирүүлжүүлэхэд хонж үзье гэж бодож байсан. Сонирхолтой юм байна. Энтэр гэж байж Пеннийг тайвшруулж чадна. За ингээд маргааш нь цагдаа нарын нэг тэднийг ирүүлжүүлэхээс гаргахва. Нөгөө цагдаа нь дэлхийн сүрлээс өмнө ажилдаа улаарж баахан хүн баривчлаад байгаа тухай учирлан тайлбарлахва. Манай хоёрын машиныг журмын хашаанд хийцэн учир очих газар руу хүргээд өгье л гэж байна. Гэхдээ Оливиагийн байгаа газар хэтэрхий хол болохоор Камден хэмээх дүрэгт манай хоёрыг буулгадаг. Гэтэл энэ дүрэгт Пеннигийн экс найз залуу Спек амьдардаг бөгөөд маньхан өмнө цэрэг талбааж байсан хамгийн сонирхолтой нь байшингийнхаа доор аюулгүй бункер байгуулсан нөхөр байж таард юм да. Маньхан дэлхийн сүрэл эрхийг яаж зөрчилж мэдсэн байгаа бүү мэд. Баахан хүнс нөөцөлдсөн асар зузаан төмөр хан бүхий бункрээ манай хоёр танилцуулан сансрын холбоогоор Пеннийг гэрийнхэнтэй яриулдаг. Тэгснэ мань нөхөр бункертэй зөвхөн Пеннийг л оруулна. Доожийг багтаах зай байхгүй гэж автын да хогийн гар. Пенни энд үлдэх гэж ирээгүйгээ хэлэн машиныг нь гоохад Спек юу тааж зөвшөөрнө. Гэхдээ доожийг зорьсон газар нь буулгачаад заавал буцаад ирээрэй гэж хэлдэг. Мань хоёр нилийн явсаар Оливиагийн амьдардаг байшинд ирсэн боловч хинч байсангүй. Тэгэхээр нь мань хоёр байшин руу яваа ортол хөргчөөр нь дүүрэн хүнс байхыг бодвол хаанаг тийшээ явсан байх гэж бодоод байшинд Оливиаг хүлээж эхэлнэ. Манай хүн нэг мэтгэд ядраад унтцсан байх ба босоод иртэл Пенни маань оройн ол бэлдээ зогсож байна. Пеннигийн дүрдүрх түүнд нэг л дулаахан мэдрэмж төрүүлэх ба. Зуухны хажууд орой хоол идэн ойр зургийг ярин их л романтик оройг өнгөрөв. Пенни маань гэрээс авчирсан хурцгнуудаа тавин дуртай дуугаа сонсонгоо манай хүнд 9 шидийн хөвгөлтэй зүйл ярихад доож маань түүний яриаг шимтэн сонсч маш тайван сайхан цаг хугацааг өнгөрүүлж байлаа. Энэ үед Пенни галтгооноос Оливиагийн гэрийнхэндээ үлдээсэн загтлыг хараад түүний байгаа шинэ хаягийг олж мэдэн маргааш нь очихоор тохирдог. За ингээд маргааш болж манай хоёр Оливиагийн байгаа байшин дээр очихва. Доож хартай бүсгүйтэйгээ эцэст нэг юм уулзгаар машинаас буух үед Пенни маань харин нүдэндээ нулимстай сууж байна. Гэтэл доож Оливиатай уулзалгүйгээр буцаад машинд ороод ирж байна. Чи чинь яасан бэ? Оливиа гэртээ байна уу? Гэхэд байгаа юм шиг байна. Тэгтээ энэ бүхэн одоо ямар ч хамаагүй. Энтергээд байхаар нь Пенни бүр гайхаж. Чи ядаж хаалгын тогшсон уу? Гэнэт ягаад Оливиатай уулзгаа бэлчив? Гэхэд мань хүн Пенни рүү юу ч хэлэлгүй ширтээд байдаг шүү. Ингэж байхдаа манай хоёр зам гарч байсан хүмүүсийг яг мөргөг шахаа зогслоо. За ингээд манай хоёр энэ явж байгаа хүмүүсийг даган юу гэдэг байгаа юм бол гэд очтол энэ хүмүүс маш урт цуваа үсгээд очролцсон. Дэлхийн сүрлээс өмнө баптизм хүртэх гээд байж байгаа гин. Баптизм гэж мэдгүй байвал ариун усанд орж Христийн шашинд бүрэн орж байгаагаа илэрхийлдэг нэг төрлийн ёслол юм л да. Хүмүүсийн эсвэл найдвар бол мэдээж бурханд итгэж деважинд очихыг хүсч өөн эндээс тод харагдах ба. Манай үеч бибидээ ямар их сайн болсноо ойлгож үнсэлцээл авлаа. За тэгээд далайн ирэг дээр байгаа гэр бүл хосуудын амтаар үлдэж буй цөөхөн ормоо жаргалтай гэгч нь өнгөрөх ба үргэлжлүүлэн явсаар нэгэн байшинд ирэхэд манай хүний яриад байсан онгоцтой эрхэм тосч авнаа. Гэхдээ энэ эрхэм бол манай хүний төрсөн аав нь байх бөгөөд манайх хоёр бараг 20 гаруй жил хоорондоо нэг ч үг дуграагүй юм байна.
Олон жил холбоог байсан учраас мэдээж хил амаа олцох гээд эвгүй байсан ч үлдэж буй цөөхөн цаг хугацаагаа бодон өнгөрснийг мартан эцэст нь нэг юм эвлэрж байгаа нь. За ингээд тэр гурав оройхоо л хамтдаа идэн аав хүү хоёр хуучны сайхан цагаа дурсан. Инээлдэж хөхрөлдсөн шигээ аз жаргалтай цаг хугацааг өнгөрөөж байлаа. Тэр оройн доож унтаж буй Феникс ирээлгүйгээр эвтэйхэн зөөгөөд аавынхаа онгоцонд суулгах ба сэрээгээд баяртай гэж хэлж зүрхэлгүй л байгаа болтой. Гэхдээ онгоц өрхөөсөн нь манай хүн Пеннигийн духан дээр үнсэж байгаагаас харахад мань доож жинхэнэ арай болсон нь энэ болтой. Гэвч Пенниг гэрийнхэнтэй нь уулзуулахаар аавынхаа онгоцонд суулган явуулах бөгөөд манай хүн өөрөө дэлхий дээр үлдэх сүүлийн өдрүүдэд гэртээ өнгөрөхөөр шийдэн байшиндаа буцаад иржээ. Хаа очиж эртээд гал гараад байсан ч гайгүй намтсан юм шиг л байна. Гэтэл гэрт нь Элса гэрийн цэвэрлээд байж байгааг харсан манай хүн бухимдан "Элса, дэлхий сүрхэд хэдхэн өдөр үлдчихэд байна. Чи дэмий гэр цэвэрлж байхаар гэрийнхэнтэйгээ хамт байгаач." Гээд хатуухан хэлэхэд Элса царай нь хөмсгийж нурмаагаад явчихыг харсан манай хүн хэлсэн үгээ дахин буцаан. "Уучлаарай Элса, би тэгхээгүй маа. Чи хүссэн үедээ ирээд цэвэрлэгээгээ хийж байгаарай." Гэхэд Элса бөөн баяр болж ноён доож "Ирэх 7 хоногт уулзъя" гээл гарлаа. Гэхдээ хамгийн харамсалтай нь ирэх 7 хоног гэж байхгүй шүү дээ. За ингээд манай хүн буудан дээрээ суун дэлхий дээрх хамгийн сүүлийн шууд нэвтрүүлгийг үзэн суух үед сэтгүүлч нь 16 цагийн дараа Матильда солиор дэлхийг онох гэж байгаа тухай сануулж хүн бүрийг харамсгааргүй цаг хугацааг өнгөрөөсөн байгаасай гэж найдын хэлснээр сүүлийн нэвтрүүлэг манж тасарлаа. Амьдралынхаа сүүлийн мөчүүдэд Пеннийг л бодон хоорондоо ярилцаж чадахгүй учраас ядаж гэрлүү норё гэж шийдээд аваар анштаар Пеннигийн руу ороод түүний сонсох туртай дууг тавин дэлхийн сүрлийг хүлээж эхэлдэг. Гэтэл энэ үед дэлхий дээр тог тасрах ба нохоо нь учир зүггүй хуцаад байдаг шүү. Яагаад хуцаад байгаа юм бол доо? Гээд дагаад очтол Пенни зогсож байна. Манай өмбөр нүдэн дэж тгсэнгүү хийм хараад байгаа юм бах та гэж бодсон боловч Пенни жинхнээсээ зогсож байлаа. Пенни амьдралынхаа сүүлчийн ормыг Англид байх гэр бүлтэйгээ биш доочтой хамт өнгөрөхийг хүссэн учраас замынхаа дундаас буцаж эргэн үрээд ирсэн нь энэ юм байна л да. За ингээд манай хоёр маань орондоо орон олон зүйлсийг ярих ба Пеннигийн нойр маш их хурж байсан ч намайг битгий унтуулаарай гэж загсаар л бит хоёр арайр тучирсан бол гоё байхгүй юу гэж Пенник хэлэхэд доож зүгээр дээ. Хоёулаа учрах ёстой цагтаа л учирсан гэж хэлж тайлбарлахын мөчөд тэднээс холгүй маш том чанга дэлбэрэлт сонсогдож эхлэх ба доож түүнтэй хамт байгаа учраас одоо юунд ч харамсахгүй байгаагаа хэлэх энэ агшинд маш хурц цагаан гэрэл харагдан аврах том солиор дэлхийг мөргөснөөр кино маань өндөрлж байна.